Сайн байцгаана уу? Өнөөдөр 2 дахь яриа маань эхэлж байна. Өмнөх яриандаа юу ярьсныг эргээд базаад дүгнж хэлье. Дэлхий дээр төрж байгаа хүүхэд болгон эцэг эхийн гараас ясэл цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, коллеж, ихтэй сургууль гэдэг ингээд шатны боловсрол эзэмшиж явсаар агаад хүн болж байгаа. Тухайн шатны боловсрол олгодог байгууллагууд маань хүний анхан үндсэн шатны хэрэгцээ буюу өөрийгөө таньж мэдэх, хүн гэж юу юм? Амьдрал гэж юу юм? Яаж амьдрал зөв юм бэ гэдэг суурь хэрэгцээнд зориулсан боловсрол олгодог байгууллага одоогоороо алга байгаа. Ийм боловсрол олгох байтугай энэ асуултыг тавьдаг эцэг их багш сургууль хүмүүжүүлэгч маш ховор цаг үе. Тэгэхээр энэ одоо боловсролын системүүдийг дамжиж хүн болж байгаа өнөө цагийн хүмүүс маань хүн өгтлээ одоо өөрийгөө таньж мэдэх гэж ирж хайсаар байгаад насаа барах юм нэлтэй бас хувь тавилан байна. Гэтэл нөгөө талдаа нийгмийн хөгжил маань одоо техник технологийн асар өргөн бололцоо нэгдсэн тийгээ холбоотойгоор мэдээллийг олж авах маш хялбар, хурдан түргэн одоо шуурхай байдалтай болсон. Тийм учраас арилжааны зориулттай мэдээллээр одоо цаг, минут, секунд бүр хүний тарих бөмбөгдүүлж байдаг цаг болсон. Тарих өөрөө тэр олж авсан мэдээллүүдээ дотор нь ангилаад, ялгаад, боловсруулалт хийгээд, тийм үү? Одоо чухал бусаар нь ангилаад, хэрэгтэй хэрэггүйгээр нь ангилаад, ингээд цэгцлэх үйл ажиллагаа хийхээр түрүүний анхны асуулт буюу одоо амьдрал гэж юу юм? Би өөрөө хин юм? Одоо яах гэж амьдрах тийм бэ гэдэг үндсэн асуултанд хариултгүй учраас тарих цэгцлэгийг хийх ямар ч боломжгүй. Зүгээр хураагаад байдаг мэдээллүүдийг тэгээд мэдээллээ одоо ингэж эмхэл цэгцэж боловсруулалт хийхгүйгээр хадгалснаас болоод хүн бүрт яадаг да маш их хүсэл төрдөг. Одоо олж авсан мэдээлэл бүр дээр хүсэл төрөх нь шүү дээ. Би тэгэх юмсан, ингэх юмсан, би тэгмээр байна гэдэг маш их олон хүсэлтэй болдог. Гэтэл хүслээ биелүүлэе гэхээр тухайн хүнд яадаг үлээ ертөнцөс тулгын хүлээлгэсэн жамын дагуу хоногийн 24 цаг буюу цаг хугацаа нөгөө талдаа ганцхан биетэй учраас олж одоо хураах санхүүгийн одоо боломж нөхцөл гэдэг юм маань хязгаарлагдмал учраас энэ хоёр хязгаараар одоо хомигдсан хүсэл болгон биелэхгүйгээр хүний тархинд үлдэхээр хүн яадаг үлээ зовлон дунжилдаг. Хүсэл биелэхгүй юм зовлон хүн шин гэсэн. Хүсэл нь биелээгүй хүний зовлон дунаад ирэхээр зовлон дунсан хүн яадаг үлээ дандаа далдын ертөнцөөс буюу одоо нөгөө сүнсний ертөнц, бэлгийн ертөнц рүү ханддаг. Үзмөрч зурхаач, буудхан, лам хийд, шашин гэд явдаг учраас энд байгаа. Одоо нөгөө мэдээлэл олж авах нь амар хялбартайгаа адилханаар далдын ертөнцийн мэдээллийг олж авах нь бол маш амархан болсон. Уншаад байдаг, судлаад байдаг, ирээд байдаг, хайгаад байдаг. За тэгээ сүнс гэж юм байдаг юм байна. Сүнсний хөгжил гэж юм байдаг юм байна. Сүнсээр аялна гэж юм байдаг юм байна гэд мэдэж авлаа гэд тухайн хүнд яддаг асуудлыг шийдэж өгөхгүй шүү дээ. Тархинд ямар ч цэгцлэгээ хийгдэхгүй. Нөгөө зовлон маань үргэлжилсэн хэвээрээ. Юм ч учраас өнөөдөр үе түм хүмүүс гарцгүй өөрийгөө таньж мэдэх гээд зовж явнаа. Тэгвэл одоо Монгол хэлтэй, Монгол үндэстэй над шиг хүмүүст энэ асуултанд хариулт өгөх одоо гарц гаргалгаа нь Монгол өвөг дээдсийн маань оюун ухаанаараа үл хэрэгээрээ бодож боловсруулсан бүхэл бүтэн онол номтой юм байна. Тэрийг нь гэрлийн өргөө гэдэг байгууллага өнөөдөр марцныг сануулж эргэж буулгаж өгч байгаа юм байна. Энийг би өөр дээрээ туршаад ингээд өөрийгөө таньж мэдлээ гэдэг энэ тухайга та нарт ярьж өгч байна гэдэг сэдвээр би өмнөх хэсэг дээр ярьсан байгаа шүү дээ.
өнөөдөр үргэлжлүүлээд энэ сэдв дээр ярина. За тэгэхээр монголчууд дэлхийн түүхэнд одоо нийгмээрээ буюу хамтарч аж төрж эхэлсэн цагаас эхлээд одоо засаг захиргаа буюу одоо төр засгийн системийг одоо хамгийн анх дэлхий дээр үүсгэн байгуулж иржээ. Зохион байгуулж иржээ гэж түүхэнд бичигдсэн ард түмэн шүү дээ. Тэгвэл өнөөс өнөөгөөс ч өмнөх тэр цаг үед байсан Монголын одоо төр засгийг үндэслэж байгуулсан хүмүүс юун дээр анхаарсан бэ гэдээ аваад үзэхээр тухайн одоо улс гүрэн дотор амьдарч байгаа хүн хизээ яг аз жаргалтай байдаг юм бэ гэдэг дээр судалгаа хийсэн байгаа юм л та. Ямар тохиолдолд хүн ер нь аз жаргалтай амьдарч ийн гэж үзэх юм бэ гэдэг. Ингээд судлаад үзэхээр хүний хүсэл биелэх бүрт хүн яасан аз жаргалтай болж буюу хүсэл нь биелж амьдрахаараа хүн аз жаргалтай амьдрдаг юм байна гэдэг үр дүн гаргаж ирсэн байгаа. Энэ үр дүнгээ одоо төр засгийн одоо гол зорилго болгоод тухайн улс оронд амьдарч байгаа тэг хүн бүрийг аз жаргалтай л амьдруулах гэдэг зорилготойгоор төр засгийг байгуулж ирсэн байна. Тэгэхээр хүний хүслийг биелүүлж байхын тулд төр засаг ажиллах ёстой юм бол нэгдүгээр тэр хүсэл нь ямар байх ёстой юм бэ? Тэр хүслийг бид нар ингэж ангилж цэгцэлж одоо онолжуулж болох уу гэж үзсэн байна л та. Тэр тухайн улс орны засаг захиргаа маань хүн ардаа аз жаргалтай сайн сайхан урт удаан тогтвор суурьшилтай оршин тогтнохын тулд хүний хувьд бол одоо сайн сайхан хүсэл дээр нь тулгуурлаж сайн сайхан хүслийг нь биелүүлж амьдрах тийм засаг төр улс орныг байгуулъя. Муу муухай хүслийг бол хориглоё буюу хориглохгүй гэд түүнийг бол одоо их засаг цаазаар болохгүй шүү гэдэг хориг хязгаарлалтыг тавьж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр ярих гэж байгаа асуудал маань хүний зөвхөн сайн сайхан хүсэл дээр яригдах нэ. Буюу гэрэл гэгээтэй сайхан хүслүүд дээр яригдах нэ. Хүнд одоо хичнээн төмөн хүсэл төрж болно тийм үү? Одоо өнөөдөр сууж байгаа хүн хэрвээ хүсэх юм бол төмөн хүсэл хүсэж болно. Тэгвэл тэр хүслийг бид нар өнөөдөр яаж эмхэлж цэгцэлэх вэ гэдэг асуудал ургаж гарнаа. Тэгвэл монголчуудын онолоор бол хүний сайн сайхан гэгийн хүслийг одоо ямар ч хүсэл байсан ердөөл тэр нь 9 зүйл төрөл болж хуваагддаг юм байна. 9 төрлийн 9 хүсэл байдаг юм байна гэж онол гаргасан байна. Тэгэхээр хүнд ямар ч сайхан хүсэл төрсөн бай тэр нь тэр 9 хүслийн аль нэгэнд л харьяалагддаг гэсэн үг. За тэгэхээр тэр 9 хүслийг хүн ардтаа зөв төлөвшүүлж тархиндах мэдээллийг нь боловсруулалт хийгээд зөвхөн чиглүүлэхийн тулд 9 хүслийн онол гэдэг юм дэлгэрүүлжээ. Тэг хүн ардтаа заасан байх. За хүн гэдэг бол одоо ингээд хүн болж төрсэн цагаас эхлээд аз жаргалтай амьдрахын тулд 9 сайхан цагаан хүслээ биелүүлж байвал тэр хүн аз жаргалтай амьдрал буюу өөрийгөө таньж мэдсэн амьдралын утга учирыг олсон зориг чиглэлтэй амьдрал гэж хэлнэ гэдэг онолыг хүн ардтаа зааж өгсөн байна. Тэр боловсролыг одоо ахуй амьдралд нь мартахааргүйгээр суулгаж өгөхийн тулд 9 нүдтэй цацлын орбай гэдэгт шигтгэж өгсөн байна л та. Та нар мэдэндээ одоо монголчууд эмэгтэйчүүд маань 9 нүдтэй цацлын орбайгаар сүү сайлныхаа дээжийг орон хангаадаа өвөг дээдстэй уул усандаа өргөдөг шүү дээ.
Тэгэхээр одоо энэ бай. За цацлын орбай буюу 9 нүдтэй орбай маань. Тэгэхээр 9 нүднийхаа нүд болгонд нэг хүслээ шингээж өгсөн байх. Сайхан цагаан хүслүүдэд. Тэгэхээр энүүгээр цүү цайныхаа дээжийг өргөж байгаа ээжүүд маань 9 сайхан цагаан хүсэл маань биелэх болтугай гэж биелэгдэлтэйгээр сүү сайлныхаа дээжийг өргөдөг байсан байх нэ. Гэтэл өнөөдөр биднэрт үлдсэн юм нь бол 9 нүдтэй халбаг, зарим хүнд шанага. Одоо тэгээ сүү өргөдөг юм маань ийм 9 нүдтэй л байдаг юм гэсэн гэдгээс биш. Одоо үндсэн нөгөө 9 хүслийн онол гэдэг юм нь бол одоо замхарч гээгдэж үлдсэн байх нэ. Тэгэхээр монголчуудыг 9 хүслийн онолтой ард түмэн гэж хэлэхэд одоо юм зохиож ярьлаа. Тийм онол ном хаана байсан гэж одоо ницаалт хариулт өгөх юм бол баталгаа нь юу ах нь одоо хүртэл хэрэглэгдэж байгаа юм 9 нүдтэй сацлын орбай маань билээхэн баталгаа нь болж өгнө шүү дээ. За тэгэхээр монголчуудын онол номоор бол 9 хүслийг ингэж 9 ангилдаг байх нэ. За нэгт нь эрүүл энхийн хүсэл, хоёрт нь эдийн хүсэл, гуравт нь танин мэдхүйн хүсэл, дөрөвт нь харилцан хандахын хүсэл, тавт нь ханийн хүсэл, зургаад нь үрийн хүсэл, долоод нь эзэн эрхийн хүсэл, 8-д нь энх амгалангийн хүсэл, 9-д нь мөнх оршихуйн хүсэл. Хүн энэ 9 хүслээ биелүүлж амьдрах юм бол тэр хүн аз жаргалтайгаар амьдрна. Тэр хүн өөрийгөө таньсан гэсэн үг. Тэр хүн амьдралын утга учирыг олсон гэсэн үг болох нэ. Тэгэхээр өнөөх хариулт өгөхгүй байгаа том асуулт маань яг уу монголчуудын хувьд маш энгийн хэлбэр 9 сайхан хүслээ дүүргэж амьдрал хүн аз жаргалтай амьдарч байгаа буюу амьдралын утга учир. 9 хүслээ дүүргэж амьдрах юм бол тэр хүн өөрийгөө таньсан олсон хүн болох нэ. 9 сайхан хүслээ дүүргэхийн төлөө амьдарч байгаа амьдрал бол зөв амьдрал буюу энэ хорвоо дээр зөв амьдраад байна гэсэн шалгуурт нийцэх нь байна гэсэн хариулт байх нэ. Тэгэхээр хүсэл бүр дээр одоо ярьж үзье. Хамгийн нэгдүгээр эрүүл энхийн хүсэл гэж байна. Ингээд бодохоор хүн бүхэнд ойлгомжтой санагдана, тийм үү? Эрүүл энхийн хүсэл гэдэг бол өвчин зовлонгүй, эрүүл, бие хаатай амьдрахыг хүсэж байгааг эрүүл энхийн хүсэл гэж хэлнэ гэж. Эрүүл энхийн хүсэл биелэхгүй бол яадаг вэ? Өвчин тусах буюу өвчин зовлон гэдэг одоо хос үгээр монголчууд ярьдаг шүү дээ. Өвчин зовлон туснаа, өвчин зовлонд өртнөө гэж ярьдаг. За тэгэхээр эрүүл энхийн хүсэл гэхээр хүмүүс хөвчлэн юу гэж ойлгодог вэ гэхээр зөвхөн махан бие дээр бодоод байдаг. За би одоо нэг 5 цул эргэтэн маань эрүүл, тарих толгоо минь эрүүл, одоо яс хөл гар маань чирэг, одоо тохирсон мах өөхтэй, хэд туранхай биш, хэд тарган биш, гойлог сайхан биегэлбэртэй, булчин шүрмстэй, цусны эргэлт сайн,
шүүрлийн булчирхаанууд хэвийн ажиллагаатай одоо ингэж байх юм бол одоо бүхэл бүтэн эрүүл хүн гэж үзнэ гэж ийм ойлголттой байдаг. Тэгвэл монголчуудын хувьд аваад үзэх юм бол хүний бие эрхтнийг махан бие бүрдүүлнэ. Дахиад дээрэс нь махан бие, сэтгэл бие, сүнс бие буюу хүрдэн бие гэж 3 биетэй гэж авч үздэг байжээ. Тэгэхээр энэ 3 биеийн эрүүл мэндийн асуудлыг ярина гэсэн үг. Эрүүл энхийн хүсэл дээр 3 бие маань гуруулаа эрүүл байж ээж тухайн хүн эрүүл энхийн хүсэл нь дүүрлээ бүтлээ гэж үзэх нь байна. За махан бие дээр бол ойлгомжтой тийм үү? Түрүүний ярьсан цус эргэтэн системийн тогтолцоо нэрүүл, ясны бүтцэн нэрүүл, булчин шүрмсэн нэрүүл, дотоод 5 цол эргэтэн нэрүүл одоо ийм байгаа хүнийг эрүүл хүн гэх юм. Тэгэхээр хорвоод мэндэлж байгаа хүн эцэг эхээс унахдаа төрөхдөө эцэг эхийнхээ гений мэдээллийг авч төрдөг. Тэгвэл одоо эцэг эхээс төрж байгаа хүүхэд маань өөрөө эрүүл төрөх нь одоо эрүүл энхийн хүслийн хамгийн анхан шатны хүсэл байх нь. Тийм учраас монголчууд яагаад нөгөө хөл хүндтэй бүсгүйн урдуур хөндлөн гарч болдоггүй. Буюу одоо хөл хүндтэй бүсгүйг тэгж их одоо дээдэлж одоо хориг хязгаартай байсан бэ гэдээ аваад үзэхээр эрүүлэхээс эрүүл хүүхэд төрн буюу хорвоод мэндэлж байгаа хүүхэд бүрийг одоо эрүүл энхийн хүслийг анхнаас нь дүүрсэн бүтсэн одоо хэлбэрээр төрүүлэхийн тулд хүүхдийг тээж байгаа ээжэд маш хүндэр хариуцлага ногдуулдаг байсан байна. Тэгээ ээж эрүүл байх ёстой. Тэгжээж эрүүл хүүхэд тээж энэ хорвоод эрүүл хүн авчирнаа. Тэр хүний эрүүл энхийн хүсэл гидсэнд олдох цагаас ч өмнө буюу тухайн ээжийн эрүүл мэндээс шалтгаалдаг байх нэ. За махан бие дээр бол ясны бүтэц, цусны бүтэц, шүүрлийн тогтолцоо, эргэтэн тогтолцоо, мэдрэл сэтгцийн тогтолцоо гэдэг ингээд бүх цогцоороо эрүүл байж ээж махан бие эрүүл байна. Махан бие дээр одоо яригдах хамгийн том асуудал юу вэ гэхээр эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрсөн бол тэр хүн цаашдаа идэх, унтах, амьсгалах 3 дээрээ одоо зөв анхааралтай явах юм бол зөв авч явах юм бол тухайн хүн махан бие дээр эрүүл байна гэж үздэг буюу их энгийн хэлбэр ойлголт. Тэгэхээр одоо идэх гэдэгт юу арах вэ гэхээр тухайн хүн идэж хүнсэлж байгаа зүйлээ юу идэж байна гэдгээ нэгдүгээрт янах нь байна. Буюу одоо идэж тэжээлээр орж байгаа зүйлийнхаа одоо аль нэгэн талыг нь хэд одоо ихтүүлж болохгүй, идэж хэрглэж байгаа зүйлэн дээр аль нэг талыг нь хэд одоо багасгаж дутуудуулж болохгүй. Буюу идэж буй зүйлийнхаа ерөнхий одоо балансыг нэгдүгээр барих нь байна. Юу идэж байгаа вэ гэдэгт. Хоёрдугаар юу ч идсэн бай. Тухайн идэж буй зүйлээ анхан шатны боловсруулалтыг нүүрийг сайн хийж идэх ёстой буюу амар орсон хүнсийг одоо махан төрлийн бүтээгдэхүүн байх юм бол жар зайчилж
махан бос төрлийн хүнсийг бүгдийн 45 зайжилж залгих ёстой буюу зөв идэх, анхан шатны боловсруулалт зөв хийх гэдэг ойлголтын дээр орж ирж байгаа. Тэгэхээр махан бос уургийг 45 зайжлах үед яг 45 зайжлах үед аманд ингээд шүлс дүүрдэг. Одоо тэр шүлсний найрлага юунаас гарч ирэх вэ гэхээр одоо энэ эрүүн доор байгаа бүх одоо хоол боловсруулах булчирхаануудаас туслаар тухайн аманд байгаа хүнсийг задалж, зөөлөлж, одоо хорыг нь шүүж, одоо шингэхэд бэлэн болох, бэлдэх, одоо шүлс ялгаруулахын тулд 45 зайжилдаг байна. Одоо 20 зайчлаад юм уу 10 зайчлаад залгихад тухайн хүнс маань хорн шүгдээгүй, шингэхэд бэлэн болоогүй, дэвтэд зөөлрөөгүй байдгаас болоод дараагийн шатны боловсруулалт хийгдэхэд хүндрэлүүд учрах буюу өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тэгэхээр махан хүнсийг гэхэд 60 зайжилж ээж махны тэр уургийг боловсруулж шингэх хэлбэрт нь ааждаг шүлсүүд туслаар аманд дүүрч бэлтгэгддэг байна. Тэгэхээр зөв идэх гэдэгт нэгдүгээрт тухайн хүнсээ юугаар хүнсэлж яах гэдэг баланс барих нь байна. Хоёрт нь юу ч идсэн бай, баланс бариад идж байгаа ч юм бай, балансгүй ч идсэн бай, юу ч идсэн бай, заавал нөгөө зайжлах буюу анхан шатны боловсруулалтаа аман дотроо хийж одоо эрүүн дор байгаа булчирхаануудыг ажиллаа хийгээд зөв одоо бүтцтэй, найрлагатай шүлсүүдэд туслаар хүний аманд гаргаж ирэх тэр үйлийг нь хийх ёстой хүн та өөрөө байх нэ. Тэгэхээр хэрв та энэ үйлүүдийг хийгээд байдаг бол таны одоо махан бие эрүүл байх. Яагаад махан бие эрүүл байгаа юм бэ гэхээр цаашаа явсан хоол хүнс маань зохих шатныхаа боловсруулалтыг хийгдэхэд хорн шүүгдсэн. Одоо биед хортой бүх бодисууд нь бүр илгээр цусаар ялгараад шээс болоод үлс болоод ялгараад гараа явдаг бол хүний биед хэрэгтэй эрдэс бодис шимт хижээлүүд нь одоо нарийн бүдүүн гэдсний ханаар боловсроод эрдэс болж биед үлдээд яс цусаад итгээд ингээд хүн эрүүл байх боломжтой байх нэ. Амьсгалах гэдэг дээр одоо хүн зөв амьсгалах буюу бүтэн амьсгал авч хамраар уушгийг дүүргээд буцаад эргэлтийн системээр гаргахтаа бид боловсрсон нүүрс төрөгчийг буцааж гаргах буюу бүтэн гаргах буюу одоо амьсгалын зөв амьсгал, бүтэн зөв амьсгал хийгээд байх юм бол хүний уушиг эрүүл байхаас гадна одоо нөгөө тархинд хэрэгтэй хүчил төрөгч, цуснд орох хүчил төрөгч маань зөв байгаад нүүрс төрөгчөө гаргаад ингээд хүн эрүүл байх нэ. Тэгэхээр амьсгалах гэдэг дээр юм байдаг байна. За нойрсох буюу унтаж амрах гэдэг дээр юу байх юм гэхээр хүн гэдэг амьтан чинь угаасаа нөгөө байгалийн амьтан учраас харанхуйд буюу нар жаргаснаас хойш унтаж амрах ёстой. Тэгээ унтаж амарсан тохиолдолд хүний тархи хамраад бүх эргэтэн системүүд одоо нөгөө биед байгаа бүх зүйлээ шүүж ялгах, боловсруулалт хийх, хоргоожуулах, амс хийж цэвэрлэгээ хийх гэдэг гэх мэт төлөвлөлүүдээ харанхуйд буюу шөнийн цагаар хийгээд тархи одоо тэр тусмаа ялангуяа тархи маань өөртөө маш их цэцэлгээ хийж мэдээллүүдийг хуваарлж хадгалахаас гадна одоо дараагийнхаа өдөрт бэлтгэх
энергийн буюу их усүрээ одоо цэгцэлж бэлддэг хэрэгтэй хэрэггүйгээр мэдээллийг ангилах ажлыг шөнийн цагаар хийдэг баг. Наргүй харах үед хэрвээ хүн яг энэ унтаж амрах ёстой шөнийн цагаараа унтаж амрахгүйгээр сэрүүн байгаад байвал тархинд одоо нөх цэгцэлгээ хийгддэггүй. Тархи байн гасаалттай. Одоо авж байгаа мэдээлэл бүр дээрээ дахиад ажиллаад эхэлдэг учраас тархинд эмхэлгээ цэгцэлгээ эрэгтэй хэрүүгээр нь ялгах. Тэгээд амралтын үйл ажиллагаа хийлдэхгүйгээс гадна хүний дотоод эргэтэн системүүд, тунгалгийн булчирхаанууд, цусны эргэлтийн системүүд, таван цол эргэтнүүд маань нөгөө цэвэрлэгээ хийгээд, боловсруулалтаа хийгээд амрах гэдэг цаг байхгүй, байнгын сэрүүн байдалд тархинаас тохио өгдөд ажиллаад идэг байна. Энтэй холбоотойгоор өдөр болохоор хүн хэдийгээр унтаж амарлаа гэхэд нойрсоод байгаа боловч яадаг гэхээр хүний тархи амардаггүй, цэцэлгээ хийгдэх боломж болцоо байдаггүй. Яа тэгэхээр өдөр нартайд нарны гэрлэр хүний тархи эрчим энерги цэнгэлж идэг учраас, хурааж идэг учраас тэнд одоо боловсруулалт, эмхэлгээ, цэцэлгээ гэдэг ойлголт явагдахгүй буюу хүн хэдийгээр өдөр ингээд унтаад байгаа юм шиг боловч тархи нойрсдоггүй, тархинд амралтгүй. Учираас хүн шөнийн харанхуйд унтаж өдрийн нартай цагт босч идэвхтэй хөдөлж, идэж ууж, юм бодож, боловсруулж, мэдээлэл авч ингэж ажиллаж явах ёстой зориулттай ийм амьтан. Эний эсрэг байгаад ах юм бол хөвгдөд зовхон тодорхой. За тэгэхээр унтах гэдэг дээр бас нэг юм хэлэхэд ерөнхийдөө хүн ингээд байгалийн амьтан учраас хүний одоо үндсэн гол хоршуудаг, ялгах эрхтэмний маань нэг нь бол одоо бөөр гэдэг шүү дээ. Бөөр маань өөрөө соронзон эрхтэн, соронзонгоор ажилладаг. Тэгэхээр бөөр хүний биед орж ирсэн бүх одоо бодисноос хорыг шүүгээд шээс болгож гадагшлуулаад цусыг цэвэрлэх одоо үндсэн том эрхтний нэг. Тэгвэл тэр соронзон эрхтэн маань соронзонгоо хаанаас хуваарлалт авдаг вэ гэхээр дэлхийн соронзон орноос буюу одоо дэлхийн соронзон туйлаас, туйлын урсгалаас соронзонгоо цэнэглэгддэг байна. Тэгэхээр хүн шөнө ингээ унтахдаа толгоогоо хой зүгт харуулад хөлөө урд зүгт харуулж буюу дэлхийн соронзон орны гүйдэл дагуу ингэж хөвтөж унтах юм бол шөнө болгон үүр хаярах цагаар явж байгаа тэр соронзон орны гүйдэл маань хүний толгооноос эхэлж ороод ингээд хөлөөр гараад ингээ явахдаа бөөрн цэнийг өгч гардаг. Тэгэхээр монголчууд яагаад дуу хэлбэртэй гэрнийхээ орны толгойг заавал ингээ хой зүгт харуулж унтдаг вэ гэдгийн учир нь энд байгаад байгаа юм билээ. Тэгэхээр одоо бөөр гэдэг эрхтнийг хэрүүл сайхан байлгая гэвэл ертөнцийн зүгээр та ороо заавал хой зүгт толгойг нь харуулад хөлөө урд зүгт харуулж унтах байх нэ. Энд дэр бүр нарийн юм ярих юм бол одоо бас нөгөө олон давхар байранд амьдардаг учраас боломжгүй болчиход байгаа. Тэрнээс уул нь соронзон орны урсгал одоо яг газраас нэг Монгол орны толгой байдаг шүү дээ. Нэг 30-40 санжийн өндөрт байгаа. Тэр бол одоо яг нөгөө соронзон орны долгион гүйж өнгөрөх төвшин гэж үздэг юм билээ. Тэгэхээр боломжтой бол та газар дээр нэг давхарт амьдраад тэгээ ороо бол нэг Монгол орны өндөртэй хэмжээнд байлгаж унтах юм бол та дэлхийн одоо соронзон орноос өөрийнхөө бөөрөнд соронзонгоо хураагаад байна гэсэн үг. Тэгэхээр уул нь бол
хүн ингээ махан биеэ эрүүл сайхан авч явъя гэвэл одоо ердөл ийм л 3 л асуудал. Зөв идэх, зөв амьсгалах, зөв нойрсох. Тэгэл болов. Зөв идэх гэдэг дээр хоёр юм ярьсан. Нэгдүгээрт амар орж байгаа хүнснийхээ одоо балансыг барих нь шүү дээ. Хэд данж хэрлэг юм байж болшгүй. Хэд одоо давсыг хорж болшгүй. Тийм одоо байх ёстой амиг байх юмар нь авах ёстой юм авах нь. Тэгээ хоёрт нь бол амар одоо хортойч бай, хоргоч бай, ямар ч хүнс идсэн бай. Анхан шатныхаа өөрийнхөө хийх ёстой боловсрол буюу зажлах гэдэг юм аа. Яг тоогоор нь хийгээд өгч. Тэгээд хүн ирүүл. Унтахтаа, нойрсохдоо одоо яг л шөнийн цагтаа нойроо аваад өдөртөө сэрүүн байгаад толгоогоо хойцогт харуулж унтаад амьсгалах гэдэг дээр уушгийг дүүртэл бүтэн хамраараа амьсгалаа, буцаагаад нүрс төрөгчийг хамраараа бүтэн гаргалаа. Ингээд байвал та эрүүл махан би эрүүл байна. Одоо яаж тэгвэл харгалалтгүй биеинж ингээд тогтмол нэг хэмжээнд барьж явах юм бэ гэдэг дээр яаж энэ 3 асуулт хариулт өгөх юм бэ гэж хүн гайхаж болно тийм үү. Тэгвэл хөвчлэн таргалалт гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн бодисын илүүдэл бие хуримтлагдаад тэрийг одоо нөгөө өөх болгож хувиргаж бие маань өөртөө нөөцлөнийг нь одоо таргалт гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр танд ямар нэгэн бодис илүү ороод байна гэсэн үг. Илүү хидээд байна гэсэн үг. Одоо тань дээр одоо жишээлбэл юу гэж болох юм? Гитж байгаа хүнсээ ингээ харахаар хитэд одоо чихэрлэг, цардуул тийм бодис хитэд байна уу? Сүмбөөс хит одоо мах өөх, уураг, давс хитэд байна уу? Гэдгийг харцгаад л яг идэж байгаа хүнсэн дээрээ тэр ихтэйд байгаа юм ин хасаад өгөхөд л танд одоо тархалт гэдэг юм үүсэхгүй байх боломжтой. Өөх хөрөглөхдөггүй байх боломжтой. Хоёрт юу ч амаараа идсэн бай ингээд 40-50 зажлаад 60 зажлаад идээд байгаа хүн тархин цадсан гэдэг тохио яг нөгөө зөв цагтаа очдог учраас хүн хизээч одоо хэмжээ хязгааргүй хий гэдэж буюу одоо нөгөө идэж байгаа хүнсний илүүдэлд орно гэдэг ойлголт тэнд үүсэхгүй буюу хүн өөх хөрөмтлөхгүйгээр зөв жинтэй амьдрах боломж одоо нөгөө зөв идэх гэдэг дээр гарч ирж байна. Тэгээ хүмүүс ярьдаг. Хүн ингээд стресстэхээрээ ч юм уу, хэм бодох ч юм уу, одоо зовлон тохиолдохоор хүн хидэд эхэлдэг ч гэдэг юм эсвэл бүр хоолунднаас гардаг ч гэдэг юм уу тиймэрхүү асуудлууд ярьдаг. За тэр тохиолдолд одоо энэ зөв унтах гэдэг юм ямар одоо нөлөөтэй ингээд аваад үзэхээр тэр хүн хэдийгээрээ ингээд зовлон тохиолдсон ч бай, ямар нэгэн асуудалд унсан ч бай, тэр хүн хэрвээ эрүүл их байх гэдэг үндсэн ойлголтоо мэддэг хүн бол юу ч болж исэн одоо шөнийн орой заавал авах ёстой буюу тархиа амраах ёстой. Тархиндаа одоо эмхэлгээ, зэгцэлгээ, эрэгтэй эргүүгээр нь ялгаж энерги одоо зөв хуваарлтыг үүсгэхийн тулд би шөнийн ойр заавал авах ёстой гэдгийг мэддэг хүн унтсан тохиолдолд маргааш өглөө одоо нар мандад босгоод тэр хүн яадаг бахна уу? Тархин амралт өгдсөн. Тархи маань цуцаа үгүй болчихсон. Эмхэлгээ зэгцэлгээгээ хийчихсэн. Тэгээд шинээр нарнаас ингээд энерги аваад эхлэхээр хүн нөгөө сэтгэл зүйн өчигдрийн болсон асуудал хүртэл шийдэх гарц гаргалгаа болоход илүү одоо амар хэлбэр ойлгомжтой зэгцэлгээтэй болж ирэхээр тухайн хүн одоо шаналсан чигээрээ байхгүй буюу одоо илүү их хүнс идэж хэрэглэх хүсэл төрөхгүй байх буюу нөгөө
сэтгэл зүйн стрессээс болж тархалт гэдэг юм үүсэхгүй байх нэ. Энд одоо нөгөө зөв унтах гэдгийг мэдсэн хүн бол өөрийг аваад гарч байгаа юм байна. Гэх жишээтэй. За махан бие дээр ярихад нэг иймэрхүү юм даа. Гэхдээ энэ махан биений асуудлыг бүр өшөө илүү нарийн дэлгэрүүлж ярих гэвэл одоо бүр бүтэн цагаарч яриад дуусахгүй асуудал болно.